За өглөө ажлаас буугаад гэрт хараа жоохон унтлыг гисэн ерөөсөө унтаж чадаагүй. Тэгээд ихч залгаад булган руу гэж явчаад ирээ өсний найранд гээд тэгээ манай ахын өсний найр болсон. Тэгээ би ер нь өдөртөө нэг иймэрхүү хоолтой идээд байгаа. Дахианы цээж махтай, далайн байцаатай. Тэгээ амтлагчинд нь болохоор цагаангаа, нунтаг сармис, лаврын навч гэсэн зүйлүүдийг хийн. Тэгээд хар талхтай идээд байгаа. Тэгээ энэ хоолой заримдаа яг бүтэн идэж барахгүй байгаа. За энэ зах руу очиод хүн юм авч өгчөөд явж байна. Тэгээ эндээсээ гараад эс автлаад орсон. Тэгээ энд бүх бараа хямдарсан байлаа. Нэг юм цамц өмсч үтсэн. Тэгээд энэ цамцыг авсан. Үн 22 мянга гэж хэлсэн. За одоо ихчтэй хамт булган руу явж байна. Тэгээ булган явах замд цас хайлтсан, зам халтаргай голгоо байхгүй маш гоё. Тайван явсан. За тэгээд явах замд 100 болын ингээд бүр ногоо нэх гоё харагддаг. Тэгсэн чинь ингээд харлаад, шарлаад баг зэрэг явуулах харагдаж байгаа ч тэгээд утгагүй зам болоод өвснөөгөө дэлгэрээд өрн цаг ирэндээ за үсэд сулцсан болгон руу гарахаас өмнө үсэд сулцсан. За ингээд ихчтэйгээ цог явжээ. Тэгээд бид нэр хол замд их хот дотор явахдаа суудлын үсээ бол байнга зүүж хөвшсөн байгаа. Тэгээд үсээ та нар бас байнга зүүж байгаарай. За ингээд болгонд ирлээ. Ингээд ээж рүү орчоод үсний найран дээр нь ирсэн байна. Тэгээ иймэрхүү тавг зассан байлээ. Энд жимс байна, хүрмэн жингээ салаад байна. Тэгээ нууц халаагаад сүтээ цай уусан. За тэгээ тэнцээ одоо бууз чигнэж байгаа. За энэ шинэ ногооны салаатыг би энэ тавгтай салаатыг дуустал нь ганцаараа хийсэн. Энэ зурган дээр жижиг ирнэ маш том салаат шүү. Том тавг шүү. За ингээ бууз ийсэн. Би буузнаас бараг 6-7 гэсэн баха. Бууз сайн идсэн учраас хажуугаар нь эслэгээ бас маш сайн идсэн. Тэгээ орой унтахтаа хоол идэв. Тараг уугаад унтсан байгаа. За мөнгө бүр амар газраас гаргаж идэг шүү. За ингээ 20 мянган төгрөг. Өглөө. За ингээ өсний найран дээр. За ингээ ахын гэрийн гадаа юм хүүхдийн савлуур нь тоглоом байсан. Энэ дээр нь тэгээд жоохон тоглож эморлоо. Игч бас энэ дээр тоглосон байгаа. За гоё. За ээж бас ч явж чадахгүй учраас ах хүүхдээ авчираад ээж дээр авчираад үсийг нь ахуулсан байгаа. Тэгээ ээж хамгийн сүүлийн үсийг нь тайрсан хүн байсан. Тэгээ бөөн баяр байсан. За одоо ингээд ээж мөнгө өгнө 20k өгсөн. За ингээд мөнгө хэрхэн өгье харцгаая. За агаагаас мөнгө аваад отны хайцаа өргөж удахгүй манай ихч гар урлаар ийм хүүхдийн өсний сэвлэгний ийм багц гаргаж байгаа гэсэн. Тэгээ тэр нэг хой багц байх юм шиг байлаа. За тэр цаана мөх тэнгэр сууж байна. За энийгээ үнсэж байна. Энийгээ дандаа үнсдэг мондог хүүхд байгаа. Мөндийн сууж байна. За ингээ би Эрдэнэт рүү гарахаас өмнө мөх тэнгэр Эрзэнэ чихэр идэх гэсэн учраас би дэлгүүрлээ Эрзэнэ чихэр авах гай явж байна. Тэгээд Эрдэнэтэд 3000 гэдэг Эрзэнэ чихэр булганд 3500 гэдэг юм байлаа. Тэгээ 500 төгрөгөөр илүү байсан. Тэгээ тэр бензин тос гэдэг тэр юундаа анасаа болж тийм байдаг байлгүй те. За ингээд алхасаар байна. Дэлгүүр орлоо. Өмнөх бичлэгэн дээр хүүдтэй малганы хамгийн гоё нь хүүдийг нь өмсөх гэсэн чинь манай найзууд намайг айгүй их шоолсон байсан. Ихтэл хүүдтэй малганы хүүдийг өмсөх нь хамгийн гоё нь доо. За тэгээд хүүдийг өмсцэн явж байна. Ингээд булганд үсний найр дуусаад Эрдэнэт рүү гараад явж байна. Замдаа яараагүй айгүй тайван явсан. Тэгээд аян замдаа сайн яваад Эрдэнэттэй ирлээ. За ингээд Эрдэнэтэд ирээд маргааш нь биш Эрдэнэтэд ирсний оройн шүү. Оройн ингээд зах руу орох гээд явж байна. За хөл бөмбөгийн талбай харагдчихэв. За энэ маргааш нь ажил руугаа ажил хөдөлтөөд гадуур зураг аваад ажил руу буцаж очиод гэрлүүгөө яваад за тэгээд нөгөө алдартай ажлын маань 0 энэ толны өмнөд амьдрал жинхэнэ үргэлжлэн за өнөөдөр ийм хувцас өмссөн байна. Доогоороо хар амт өмссөн байгаа гэж. За тэгээ гэрээ өдөржингөө ухад цэвэрлсний дараа Тамира KFC авч өгье гэдэг. Тэгээ KFC явж байна.